Хей за юу яцгаана бидний хоёр дахь влог болох Хайнааны аялал маань эхэллээ. Бид хоёр хөтөлбөртэй аялал сонгоод онгоц дүүрэн монголчуудтайгаа Хайнааныг зорьсон. Үүрийн 4 цагт Хайнааны хайкод ирээд хитгэн цаг унтах гээд буудлын руу орж ийнө. Буудал маань ороход их тоглог тухтай байсан учраас их таалагдчихсан. Ингээд аяллаа эхний өдөр маань эхэлж байна. Өглөө эртлэн босоод буудлынхаа цайнд орчгоод автобусанд суугаад Сааныг зорьсон. Замдаа хөтөлбөрийн дагуу жижиг арал үзэхээр автобуснаасаа буусан. Автобуснасаа буугаад бид арал руугаа очихын тулд усан онгоцоор явсан. Тэгээ усан онгоцоор явж байгаад усан онгоцныхаа цонхоор харсан чи харин гинт ийм гараад ирдээ. Тэр хатангийн санаа дурлал бүсгүй роза хайр дурлалтаа гомбон шомбон гарч ирнэ. За ингээд би тэгэд Boundary Island гэдэг арал дээр ирсэн. Энэ жижигхэн арал нь аялал жуулчлалыг өгсөн. Бүхэлдээ худалдаа үйлчилгээ, тэгээд экстрем тоглоом гэх мэт амар олон зүйлсүүд байдаг. Байгалийн тийм үзэсгэлэнтэй газар юм байлээ. Йоо хөл хатааж штэ. Финжол. Boundary арал нь Улаанбаатартай харьцуулах юм бол Сүхбаатарын талбай засгийн газрын ордонд түүнийг тойрсон цэцэрлэг түрээлэнтэй тэнцвүүс хэмжээний газартай. Тийм болохоор арлаа үзэж дуусаад далайн эрэг тэр хэсэг амарч агаад автобус руугаа очсон байгаа. Сан яд биш. Миний боо. Миний яах вэ? Могой. Нийлэх цацдаг ах. Буудал маань амар гоё байсан ч гэсэн. Даанч цонхон далаараа биш үрдэж шаарцсан байсан. Өнөө амнаас ч харагдчих. Тэгээ сайхан тухалж авчаад далайн эрэг орой ямар байд юм бэ гэдээ үзэхээ гарсан чи бараг зүгээр өдөр шиг байсан гэдээ. Далаараа орох хэсгийг нь бол хаачт юм байлээ. Тэгээд далайн эргээрээ болохоор битүү ингээд үргэлжилсэн гоё газрууд байдсан байлээ. За тэгээд бид хоёр суух газраа болохоор алхаж явсан. Замд ийм гоё гэрлэн чимэглэлүүд харсан. Нэр Хайнаанаар явж ивэл хүмүүс нь англи хэл гэхээс илүү орс хэл хэлдэг юм байлээ. Манайхаа одоо сайн сонсоорой. Нөө хэрэг гоё. За аяллаа 2 дахь хоног эхэллээ. Тэгээ бид хоёр өглөө цайндаа орчоод тусандаа суугаад нэг газар руу очисон. Тэр газар нь болохоор тийм акулны тийм тос мос янз бүрийн юм хийдэг. Тусанд тэгээд өвчин намдаадаг, баг уугаад гоё болчдаг гэсэн. Тэгээд нэг сонирхолтой байшсэн болохоор энэ хэсгийг ингээд алгасчихё. Дараагийн очих газар нь бол Ялонг Бэй Ойн парк байсан. Энэ газар нь Сааны хотоос 20-25 км-ийн зайтай алуун орны ширэнгэн ой бүхий байгалийн цогцлбор газар юм байна лээ. Ойд 1000 гаруй төрлийн ургамал, ховор шуу, эрвээхий зэрэг байдаг. За мөн Хайнааны алтартай шилэн гүүр, дүүжин гүүр байдаг. Мөн Ялонг Бэйг дээрээс нь яг зайсан толгоос Улаанбаатарыг харж байгаа юм шигээр харж болдог. Бид тэгээд олуулаа явж исэн болохоор манай хөтөч маань билетээ бичүүлдэ жоохон удсан юм шиг байлаа. Нэлээд удаан хүлээж агаад орцгоосоо. Тэгээ энэ газрын нэг гоё юм нь болохоор дээшээ явахдаа бүгд автобусанд сууж явдаг. Одоо би тэгээд автобусандаа суух гээд ингээд араараасаа очирлаад явцгааж байна. Автобусаар явж байгаад хамгийн хөвгөлтэй санагдсан зүйл нь юу вэ гэхээр энд нэг юм тогтсон заншил байдаг юм байлээ. Та хэд одоо харцгаагаарай.
тусдаа хамгийн дээр нь гарч ирээд буснаасаа буугаад цаашаа алхахаар болсон. Тэгээд гудамжаар нь зөндөө олон хөдөлთა үйлчлэгээний газрууд аюул гой газрууд зөндөө байсан. Тэгээд би тэд эхлээд буфет хоолнд орох оролцоосон. Дараад нь шилэнгүүр рүүгээ явцгаагаад шилэнгүүрээр баахаа явсан. Тэгэд энэ чи бас зураг авахдаа нэг анхаарах зүйл байд юм байлээ. Тэр улаан тэмдэгтэй хэсгүүд рүү ерөөсөө харуулж зураг авч болдгоо. Ягаад гэх юм бол тэнцээ нөгөө нэг хятадын айрам одоо цэрэг айрмынх нь тэнцээ байдаг болохоор тэр цэрэг айрмын бааз руу ерөөсөө харж зураг авч болохгүй гэдэг юм байлээ. Тэгэл гадаад явж байгаа шиг байна. Би тэд юмнуудаа өсч дуусчаад доошоо буухад хоёр сонголттой байд юм байлээ. Нэг бол автобусаараа буцаад буух, эсвэл ийм усан голсуураар доошоо буух боломжтой байд юм байлээ. Тэгээд бид хоёр амар эргэлзээ зогсчихсэн чи энэ нэг чараа хажуудлаас. Энэ баг гэсэн. Тэгээд бид хоёр голсгаар шийдсэн юм да. За тэгээд бит хоёр утас эззүүлсээ усны хамгаалттай юм тэгээд түнхээ урдаа өөрч бэлдээ доочрлоод очтол өөртөө хүртэл гялгар утанд орсон байд юм. Тэгээд л бит хоёр гулсан юм да. Ноо саяны орхионотой шүтчихсэн. Гадаа явсан. Намайг хаяа. Тэгж ярил би ч өөрөө хайнаа нь явж үзээгүй. Йоо, ийм үчгүй. Би хайнаа нь явж үзчихсэн гэж зөндөө боддог. Энийг үчээд гэсэн. Сэргийн торгомцог эсдээгүүр хөлөцгүйгээд хайнаа үнэхээр сайхан байх дээ. Энийг бичээч. Тэгээд танд бол явах Амраа тат банг минь.